За өмнөх хичээлээр бид комплекс тооны геометри утгын тухай үзсэн. Z гэсэн тоо координатын утга дээр ингэж туршлагаддаг. За энэ Z гэсэн тооны модуль гэж мэдээж модуль буюу урт нь a квадрат дээр нэмэх нь b квадратаас язгуургаж болдог. За энэ үртгийг хэмтэн тэмдэглэе. За энэ үнцгийг урт тооны аргумент гэж нэрлэдэг тухай өчтөр үзсэн. За одоо тэгвэл энэ Z гэсэн тоо ингэж үчи. Хаалтнаас модулийг нь гаргавал хаалтан дотор A хуваах нь Z модуль нэмэх нь B хуваах нь Z модуль үржих нь A гэж гарч ирнэ. За A хуваах нь Z гэдэг чинь энэ катыг энэ гипноз нь хоож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ харьцаа гэдэг бол A-гийн урт нь харьцуулж байна. Тэгэхээр энэ харьцаа гэдэг бол косинус фи тэтэнц байж таа. Харин B-гийн Z-д нь харьцуулна Z-ийн урт нь харьцуулна гэдэг нь энэ уртыг энд харьцуулж байна гэсэн үг. Энэ бол дижирэг синус фи тэтэнц байна. За эндээс Z гэдэг тоо маань Z-ийн модулийг үржих нь косинус фи нэмэх нь синус фиг үржих нь А. За энийг уг комплекс тооны тригонометрик хэлбэрээр нэрлэдэг байна. За жишээлбэл энэ тоог тригонометрик хэлбэрлэн шилжүүлээ. За тригонометрик хэлбэрлэн шилжүүлэхэд бол эхлээд тэр модуль буюу уртаа олсон байх хэрэгтэй. Манай тооны урт бол язгуурын дор 1-ийн квадратыг нэмэх нь язгуур дор 3-ийн квадрат 3. Ингээ язгуур дор 4-ийг 2-той тэнцвэж гарч байна. Тэгэхээр энэ тооноос бид нэр 2-ыг хаалтнаас гаргах хэрэгтэй. 2-ыг хаалтнаас гаргахаар 1-ийг хуваах нь 2 болно. Нэмэх нь язгуур дор 3-ыг хуваах нь 2-ыг үржих нь А болно. За уртлынх нь бол косинус байх хэрэгтэй. Арынх нь синус байх хэрэгтэй. За хэд дээр косинус 2-ны 1 гараад хэд дээр синус 2-ны язгуур дор 3 гардаг вэ гэдгийг бүгдөө мэдэх учраас 2-ыг үржих нь косинус 60 градус буюу 3-ны π нэмэх нь за А-ыг нь урталт нь үчиж синус 3-ны π гэсэн үг. За ингээд тригонометрик хэлбэрт шилжүүлжлээ. За дахиад 2 жишээ авъя. За энийг тригонометрик хэлбэрт шилжүүлээ. За мэдээж энэ тооны уртыг олох хэрэгтэй. Энэ бол язгуур дор 9 дээр нэмэх нь 9 буюу 3 язгуур дор 2 гэж гарч ирнэ. За уртаа хаалтнаас гаргачих юм бол 3 язгуур дор 2-ыг гаргахаар хаалтан дотор 1-ийг хуваах нь язгуур дор 2, хасах нь 1-ийг хуваах нь язгуур дор 2-ыг үржих нь А болно. За энэ хэсгийг зурж байгаад аргумент нь бол энэ бол за 1-ийг хуваах нь язгуур дор 2 нь энд байдаг гэж тооцвол хасах 1-ийг хуваах нь язгуур дор 2 нь энд байх нь боломжтой. Өөрөөр хэлбэл манай тоо маань ингэж зурдна гэсэн үг. Энэ хоёр тэнцүү учраас энэ өнцөг энэ өнцгөөс тэнцүү байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл 4-ний π явах хэрэгтэй юм байна. Гэхдээ доош чиглэлтэй учраас хасах тэмдэгтэй гэж бичнэ. За ингээд маань тоо маань 3 язгуурдар 2-ыг үржих нь косинус хасах 4-ний π нэмэх нь i үржих нь синус хасах 4-ний π болох нэ. За дахиад нэг жишээ авъя. За нэг v гэж. За энэ тог тригонометрик хэлбэрлэлөөр шилжүүлнэ. За мэдээж уртыг нь олох юм бол язгуурдаар 4 дээр нэмэх нь 9 буюу язгуурдаар 13 гарах юм байна. За энэ тооноос язгуурдаар 13-ыг хаалгаас гаргачих юм бол 2-ыг хуваах нь язгуурдаар 13 нэмэх нь 3-ыг хуваах нь язгуурдаар 13 үржих нь i бол. За ер нь бол энийг квадрат зэрэгшүүлээд энийг квадрат зэрэгшүүлээд нэмэхэд 1 гарна. Тийм учраас нэгийг нь косинус нөгөөг нь синус гэж бичиж болно. Угаасаа анханасаа тийм байх нь ойлгомжтой байсан учраас ямар ч тоо тригонометрик хэлбэрээр шилжүүлж болно. За мэдээж косинус π-ийн ийм тэнцүү байдаг байх. Π-г нь бид шууд олж чадахгүй. Тийм учраас бид нэгээ косинус язгуурдаар 13-ны 2 гэвч. Өөрөөр хэлэх юм бол аргумент нь косинус 2-ыг хуваах нь язгуурдаар 13 гэсэн үг байна. За мэдээж ингэ бичсэн бол артлынх нь синус косинус 2-ыг хуваах нь язгуурдаар 13 болно. Гэт нэмэх нь i-ийн урталт нь ч юм уу юм бол. За мэдээж урталтаа язгуурдаар 13 байж таарна. За ингээд дурын комплекстэй бид нэр тригонометрик хэлбэрлэлөөр шилжүүлж чадах юм байна. За өчигдрийн хичээл дээр нэг зүйл тайлбарласан байгаа. Z1 гэдэг тооны хувьд аргумент нь π1 байсан гэж. Z2 гэсэн тооны хувьд аргумент нь Z2 байсан. Тэгшээ. Z2-ийн аргумент нь π2 байсан гэх. Тэгвэл Z1-ийг үржих нь Z2 гэдэг тооны аргумент нь π1 дээр нэмэх нь π2 тэнцвэдэг. Аргументуудыг нь хооронд нэмчиж болдог. За яг адилханаар Z1-ийг хуваах нь Z2 гэж байх юм бол аргументуудыг нь хооронд нь хасчдаг. За одоо бид тригонометрик хэлбэр үзснээр хоёр комплекс тог шууд хооронд нь үржүүлж чадна. Хувааж чаддаг болж маш хурднаар. За жишээлх юм бол Z1 гэдэг тоон Z1-ийн модулыг үржих нь косинус π1 нэмэх нь i синус π1. Z2 нь болохоор Z2-ийн модуль үржих нь косинус π2 нэмэх нь i синус π2. За энэ хоёр тоог үржүүл гэж байх юм бол үржүүр нь юу болох вэ гэхээр зөндөж уртуудыг нь үржүүлнэ. Z1-ийг Z2-ийн уртаар нь үржүүлээд үржих нь за чааш нь очие. Косинус энэ хоёр аргументын хооронд нь нэмчин. π1 дээр нэмэх нь π2 нэмэх нь i синус π1 дээр нэмэх нь π2 гэдэг нэмж болно. За дахиад нэг жишээ авъя. Түрүүн нэг дээр нэмэх нь язгуурдаар 3-ыг үржих нь i гэдэг тоо бол 2-ыг үржих нь косинус 3-ны π нэмэх нь i синус 3-ны π гэж бичижсэн гэдгийг олсон. За дараад нь
За 1 дээр нэмэх нь I гэдэг тоог авч үзье. Энэний модуль нь бол язгуурдар 2 гарна. Язгуурдар 2-ыг гаргаад бичих юм бол косинус 4-ний π нэмэх нь I синус 4-ний π бол. За энийг өөртөө шалгаад үзээрэй. За тэгвэл z-ийг v-гээр үржүүл гэж байх юм бол шууд модулуудын хооронд үржүүлэх юм байна. Модулууд нь 2 болон язгуурдар 2 учраас ийм болно. За тэгээд косинус аргументуудыг нь хооронд нэмнэ. Энэ хоёрыг нэмэхээр 12-ны 7π нэмэх нь I синус 12-ны 7π болно гэсэн. Хэрвээ z-ийг нь энд нь хуваа гэж байх юм бол за мэдээж модулуудын хооронд хуваа нь язгуурдар 2 болно. Тэгээд косинус хасна. Тэгэхээр 12-ны π нэмэх нь I синус 12-ны π болно гэсэн. За бид нар үрж хөвөлийг хялбархан хийж болдог болсон учраас зэрэг төвшүүлэх хөвөлийг ч хялбархан хийж чадна гэсэн үг. За z гэдэг нь мэдээж комплекс тригонометрик хэлбэрээр нь бичих юм бол ийм байна. Хэрвээ z гэсэн тоог n зэрэг төвшүүлнэ гэх юм бол z-ийн модулыг n зэрэг төвшүүлнэ. Харин дотор талд нь косинус энэ φ гэдэг аргументаа n-ээр үржүүлнэ. Ийм болдог байна. За одоо язгуурдар 3-аас хасах нь I гэдэг тоог 100 зэрэг төвшүүлж үзье. Мэдээж бид нэг 2 зэрэг төвшүүлэх юм бол 2 удаа үржүүлээд олчж болно. 3 удаа гэж юм бол 3 удаа үржүүлээд олчж болно. 100 зэрэг гэх юм бол хасах хэцүү болно. За тэгвэл нэг бид нар маш хялбархан байдлаар энэ томыг ашиглаж зэрэг төвшүүлж үзье. Одоо энэ томыг ашиглахын тулд бид нар өгсөн тоогоо тригонометрик хэлбэрлэн шилжүүлэх ёстой байна. За тригонометрик хэлбэрлэн шилжүүлэхийн тулд тэгэхээр модуль авъя. Язгуурдар 3-ын квадрат 3 болно. Хасах 1-ийн квадрат 1 болно. Тэнцүү 2. Тэгэхээр z гэсэн тоо маань хаалтнаас 2-ыг гаргачих юм бол язгуурдар 3-ыг хуваах нь 2, хасах нь 1-ийг хуваах нь 2-ыг үржих нь I бол. За 2-ыг үржих нь. За энэ хоёрыг бид нэр косинус болон синус руу шилжүүлэх хэрэгтэй. Синус нь хасах байдаг, косинус нь нэмэх байдаг. Тийм утгавал 2-р мөч биш 4-р мөчтөр байдаг учраас ингэж бичиж болно гэсэн үг. Косинус хасах 6-ны π нэмэх нь синус хасах 6-ны π үржих нь I. За ингэ бичлээ. За тэгвэл z-ийн 100 зэрэг гэхлээр юу болох вэ гэхээр модулийнх нь 100 зэрэг байх ёстой. Үржих нь косинус энэ аргументыг 100-аар орчуулна. Тэгэхээр ямар ч цорогдоод хасах тэмдэгтэй 3-ны 50π болох юм байна. Нэмэх нь синус хасах тэмдэгтэй 3-ны 50π болно. Үржих нь I. За ийм болчихно. За энэ дээр нэг жижиг хөргөлт гэж. Хасах 3-ны 50π гэдэг бол хасах тэмдэгтэй 16π хасах нь 3-ны 2π. За тэгээд косинус гэдэг функц 2π үедээ учраас 2π-гээр 8 удаа нэмэхээр энэ байхгүй болчихно. Өөрөөр хэлэх юм бол манай бодлого маань 2-ын 100 зэргийг үржих нь косинус хасах 3-ны 2π нэмэх нь синус хасах 3-ны 2π бол.
За 2-ын 100 зэргийг үржих нь. За косинус хасах 3/2π гэдэг чинь хасах 2/1-тэй зүгэх юм байна. Харин синус хасах 3/2π гэдэг нь хасах 2-ны язгуураар 3-тай зүг. За ингээ нэг хаалтаа задад орчуулах юм бол хасах 2-ын 99 зэрэг хасах нь 2-ын 99 зэргийг үржих нь язгуур дор 3 а гэсэн тоогч ирэх нэ.